Лутовч байна. Би хөгжлийн дэвсгч. За Арслан бүлэгт юуны төрөнд талархал илэрхийлье. Одоо иргэний нийгмийн байгуул одоо иргэд маань өөрснөө одоо ингээд хөгжил дэвшлийг гацаагч террористүүд болоод хийлэгдээд нэгэд явж байгаа. Мэргэжилтнүүд нь дуурахгүй байна. Мөн хувийн хөгжлийн байгууллагууд нь одоо бизнесийн сааталт учир нь одоо төрийн дарамт дээр ингээд дуурч чадахгүй байгаа. Энэ цаг нөхцөлд одоо яг нэг Арслан намын бүлэг маань одоо тэ хүмүүсийг мэргэжилтүүдэд ингээд цуглуулад яг бодит байдлыг баримт тулгуурлаж ингэж яриулж байгаад бол туйлын их талархалтай байна. За тэгээд ер нь бол одоо энэ нэгдүгээр асуудал нь болохоор энэ нийслэл маань одоо энэ 24 мега төсөл гэдэг одоо ерөөс ямар ч тооцоо судалгаагүй хитрхи их мөнгө зарцуулдаг болчлоо. Одоо энэ дүнгийг харахаар 15.3 тэрбум доллар одоо дотоодын нийт бүтээгдэхүүн жишгүүц өндөр дүнтэй болсон 24 энэ төслийг нэг дор бүгдийг хэрэгжүүлээд дуусгах амжилттай болох ямар ч болцоо харагдахгүй байгаа байхгүй. Тэгээ өөрөөсөө нийслэл маань оролцооч салбар гэж байхгүй болоо эрчим хүчний салбарч хийж гин олон улсын транзит тээврийн замч хийх юм бэ сүлд олон улсын буудал сонгослын буудал дээр хийн гэдэг ингээд яриад явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ угаасаа боломжгүй юм юмыг те нийслэлийн төсвөөс мөн төр хувийн түншил нэрээр ингэж явах чагаа боломжгүй гэдгийг тооцоог бид нэр ерөөсөө эдийн засгчдыг хараад хэлээд байгаа шүү дээ. За тэгээд би нэг 3 асуулт асуух гэсэн. Сангийн яамнаас за энэ 500 тэрбум төгрөгийн урьдчилан төлбөрийн баталгааг Хятадын Шандонд бүртгэлтэй Jamban Engineering Performance Guarantee Company Limited гэдэг компани гаргаж өгсөн юм байна. За тэр нь бол тендер зарлагдахаас өмнө бол 32 мянган юаны 4 санттай байжгаад тендерээс өмнө 1.7 тэрбум юаны 4 сантаа болоод тендерээр шалгарсны дараа 66 сая болгоод буцаад бууруулсан. Энэ төрийн сангийн ам энэ баталгааг хүлээн зөвшөөрч байгаа юм уу? Одоо хэрвээ энэ төсөл мэдээж төсөл зогсно. Ус амжилттай болохгүй. Угаасаа энэ төсөл явахгүй зогсолт болно. Тэгэхээр одоо энэ 500 тэрбум төгрөгийн одоо энэ баталгаа одоо бид нар авч чадах юм уу гэдгийг асуумаар. За хоёрдугаарт нь одоо нийслэлээс 3 асуулт байна. Төрүүчийн хийсэн те олон засгийн газар дамжиж өчнөө явж байгаа мега төслүүдийг бити өөртөө наагаач. Энэ цэвэрлэх байгууллагын төсөл бол олон засгийн газар дамжиж явж байгаа төрийн сан явж байгаа мянганы сорилтын сан хятадын засгийн газрын тусламжаар явж байгаа бити өөртөө наах гэж оролдооч. Нэг хүсэлттэй. За асуулт нь болохоор төрүүчийн засгийн газрууд ч бас хийж исэн одоо хойд тойрог замыг 55 км замыг 2 тэрбум төгрөгөөр тендер зарлаад тээжүү судалгаа зураг хийлгэцээ. Гэтэл тэрнийг дахиад өөрчлөөд 1-2 дугаар тойрог зам болгоод 32 тэрбум төгрөгөөр дахиж судалгаа хийсний учир тайлбарлаач. Тэрэнд ямар компани шалгарсан юм. За асуултын хоёрт нь болохоор Нямбатар дарга хэлсэн 2027 оны 7 сарын наадмын өмнө зорчих хэсгээ нээн гэж хэлсэн. Тэгэхээр энэ 12 км гүүрэн замыг 1 жилийн дотор зорчих хэсгээ нээж тийм үү? Ямар үнэлттэй хэлсэн бэ? Хэлж өгөөч. За мөн одоо хоёр дарга хэлсэн телевизэн шууд нэвтрүүлэгт хэрэгтэй. Одоо мэдээж өвлийн хугацаанд энэ хурдны замын аюулгүй байдлыг хангахын тулд давс бодис цацнаа. Одоо халтаргаанаас хамгаалсан. Гэтэл тэрнийг бол хоримтлуулж авдаг танк, усын танк байрлуулаа. Ялангуяа өвлийн нөхцөл сурвалж авах нь шаардлагатай гэж даваадлаа дарга гэсэн. Одоо энэ зураг дээр хаана вэ? Тэрний төсөв тооцоо судалгааг нь хэлж өгөөч гэдэг асуулт байна. За эхлээд сангийн яам баталгаатай холбоотой асуултанд хариулъя. За 21 оны нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн хариулалт өөрчлөлт орсноор нийслэл дотоод бонд, гадаад бонд гарах тийм эрх зүй орчин одоо бүрдсэн. За энэ түрүүн бас энэ 30% урьдчилгаатай холбоотой бол одоо нийслэл өөрсдөө одоо гаргах эрх зүйгээ бас тайлбарлалаа. За манай хувьд л одоо нийслэлийн одоо санхүүжилтээс энэ хуулийн дагуу болох ёстой 30%-ийг нь за бид нар бол гүйлийг нь 25 онд 401 тэрбум төгрөг 26 онд 9 тэрбум төгрөг гүйлгээ хийж санхүүжүүлсэн. За энэ бол одоо ингээд хуулийнхаа өрөөнд ингээд яваад урьдчилгаа өгчтэй ингээд явж байгаа зүйлээ гэж ингэж ойлгож. За баталгааны хувьд бол нийслэл хариуцнаа. За нийт түрүүн одоо бас Ханбаатар гишүүн бас тодорхой бас асуулт асуусан би бас нэмж хариулъя гэж бодож байна. За нийслэлийн энэ туулын хурдны замтай холбоотой баталгаа болон за үн цаас гаргах энэ хүсэлт бол одоогоор бол манай яамд бол ирээгүй баталгаа ирээгүй гэдэг хэлье. За
харин одоо 2025 оны 25 онд 1-р тойрог зам гэдэг энэ саяны энэ нийт юм том зохицлбор хөтөлбөрийн одоо 1-р тойрог замын төсөл дээр одоо засгийн газар улсын их хурлын тогтоол засгийн газрын хурлаар орж за энэ баталгаа гаргах 221 сая долларын баталгаа гаргах асуудал яригдж зөвшөөрөл олгохдоор ийм шийдвэр гарсан засгийн газар дээр мөн за гэлээ гэхдээ нийслэлийн тамгын газраас сангийн яамд энэ баталгаа гаргах хүсэлт ирээгүй учраас энэ баталгаа гаргах хүсэлтийн хугацаа дууссан. Тийм учраас ахиж хэрэг санал тавьбал энэ бол 2027 он гэд ингээд дамжааж явна. За нийслэлийн одоо энэ хурдны замтай холбоотой за нэмэлт мэдээлэл ингээд өгөхөд сая ингээд тендерийн бичиг баримт боловсруулаад ингээд EPC нэмэх нь finance гэдэг ийм хөлбөртэй явж байгаа баталгаа гаргах зүйл ярьж байгаа юм байна. За 2026 оны төсвийн тухай нэгдсэн төсвийн тухай батлагдсан. За дагаж за өрийн хязгаар батлагддаг. За үүнтэй холбоотой 2026 онд баталгаа гаргах хэмжээ давхар батлагддаг. Энэ нь бол одоо $1 тэрбум буюу за 3.5 их найд ийм одоо орон зай байгаа. Гэлээхтэй нийслэл энэ хүрээнд хэрвээ санал тавьбал за түрүүний хэлсэн тэзүү болон зураг төсөл бүгдийг бид нарт материалын бүрдүүлэлттэй холбоотой за хөгжлийн барилгын хөгжлийн төв болон бусад холбогдох байгууллагуудын үнэлгээгээ бүгдийг бид нар авч үзнэ. За энэ бол 1-р материалын бүрдүүлэлттэй холбоотой, 2-дугаарт бас үнэр өгөхтэй холбоотой бас байр суурь илэрхийлж хэрвээ одоо шаардлагатай гэж үзвэл засгийн газарт танилцуулна. За эцэг үндэ энэ тухайн жил батлагдах төсөл баталгаа гаргах тухайн төсөл засгийн газар шийдвэр гаргана гэсэн за мөн их хурлаар орж хамгийн эцэлж батлагдана. Тухайн жилд одоо баталгаа гаргах төсөлд. Тийм учраас энэ хэрвээ ингэж явбал одоо хамгийн эцлээд энэ төсөлд За цаг дууссан. Дараагийн асуултанд хэн хариулах вэ? За даваадлаа. За лут очир эдийн засгийн асуултанд хариулъя. Цаг даргын 1-р болгож даваадлаа. 1-р асуулт цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг өөрсдөө наалаа гэд наагаагүй. Би энэ туулын урдны замц анх ардсан нам үед батлагдаад сая 24 оны мөрийн хөтөлбөрт байгааг нь хэлсэн. Би тэгэхээр ерөөсөө нааж байгаа юм байхгүй гэж хариулъя. Би энэ архитектийн мандсан энэ гишүүний эхлүүлсэн BRT төслүүд бол бүрд үргэлжлэн явж байгаа. Энэ дандаа судалгаа тооцоотой ингээд намчирсан өөрсдөө наасан юм байхгүй. Тэгээд эхлүүлээ явж байгаа Улаанбаатар хот төгжрөл агарын бохирдол гэдэг асуудлуудаа ингээд шийдээ явна. Хойд тойрог замын төслийг бол зам тээврийн яам бол хариуцаад явж исэн. За тойрог 1-2-ыг бол бид нар түрүүний хэлсэн судалгаанууд дээр үндэслээд 2040 дээрээ өмнөх одоо судалгаануудаас үндэслэж яг тодорхойлж тэзүү хийгдэж тойрогны болохоор 2025 оны 7-дугаар сар 6-дугаар сард тэзүү батлагдаж тойрог 2-ыг болохоор одоо зам тээврийн яамны дэргэдэг шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр хилцэгдсэн. Одоо зам тээврийн хөгжлийн төвлөө бол тэзүү шалгуулахаар бол тойрог 2-ыг бол одоо хүсэлтэд өгсөн явж байгаа. За тойрог 2-ыг батлагдаад дуусгаар бид нар туулын урдны замын бүтээн байгуулалт нэгийн ажилдаа уялдуулаад бол тойрог 2-дугаар замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж бол төлөвлөж байгаа. За 2-дугаар асуулт нь 2027 оны 7-дугаар сар зорчих хөдөлгөөнийг бол нээх боломжтой гэж бид нар үзэж байгаа. Замыг болохоор бид нар хэсэгчсэн байдлаар хууль заасны дагуу комисс хүлээж аваад тодорхой хэсэг дээр нь бол ашиглаж болно гэж үзэж байгаа учраас хэрвээ төсөл гацхгүй хэрэгжих юм бол 27 онд бол 27 оны 7-дугаар сар зорчих хөдөлгөөнийг нээх боломжтой гэж бол үзэж байгаа гэж хэлье. За тэгэд өвлийн давсны талаар бол манай одоо дараа нэмээд хариулъя явж байгаа. Одоо За лот очир эдийн засгийн асуултанд хариулъя. Тэгэхээр туулын урдын зам маань 2027 оны 7 дугаар сарын 10 өдөр нэгдэх учраас бид EPC нөхцлөөр гэрээ байгуулж байгаагийн учир нь хэсэгчсэн байдлаар зураг цэцлэг мангалын ерөнхий дүгнэлтээр гаргуулна гэдгээр явж байгаа. Тэгэхээр зураг цэцэл 24-с 29 дэх пикет дээр бол зураг цэцэл мангалын ерөнхий дүгнэлт бол гарсан байгаа. 19-с 24 дээр бол мангалын ерөнхий дүгнэлт гарсан. За үүний дараагаас бол дамнуурууны хийцлийн мангалын ерөнхий дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр өвлийн нөхцөл ямар шүү байдлаар баригдах вэ гэхээр одоо дамнуурууны хийцлүүд хийгдээд гүүрэн байгууламжийн тулгуур багнууд хийгдсэн дараа дамнууруудын хийцлүүдийг бол байршуулах ажил өвлийн нөхцөл явагдана. Тэгэхээр энэ тохиолдолд бол 2027 оны 7 дугаар сарын сарда багтаа зорчих хэсэгчсэн байдлаар нээгдэх боломж нь бол бүрдэж байгаа маа. Тэгэхээр одоо улсны танк байгуулна гэж байгаа. Тэгэхээр гүүрэн байгууламжийн бид нар тооцоол дээр одоо яг явж байгаа. Түрүүн асуугдаад байсан улсны нөөцийн дүгнэлт гараг багт яагаад ажил эхэлсэн юм бэ гэдэг асуугаад байгаа шиг байна. Тэгэхээр
байгаль орчны нарийн үнэлгээ маань зөвлөмжтэйгээр батлагдсны үндэс нь юу вэ гэхлээр бид бүхэн одоо ойн байгууламж дээр өртөж байгаа тоо хэмжээ болох 1.5 тэрбумыг бол байгаль орчны менежментийн төлхөөр гарсан. Үүний дагуу 805 сая төгрөгийг бол барьцаа дансанд нь бол шилжүүлсэн байгаа төлбөр хэмжээгээр. Тэгэхээр энэ шилжүүлсний үндсэн дээр бид бүхэн геологийн өрөмдлөг хийх боломж нь бүрдэж байгаа. Ингээд талбайгаа чөлөөлөө түр замаа гаргасан үндсэн дээр геологийн өрөмдлөгөө хийж дуусаад шонц суурийн зузаан хэдэн метрийн гүнд байх юм бэ гэдэг тооцоолол гарсны үндсэн дээр одоо гүйцэтгэгч компанид гэрэлцсэн байгаа престиж байгаа усны бүх моделийг үүсгээд энийхэн дагуу Орсын нөөцийн зөвлөлөөр оруулж зөвлөмжөө гаргуулад дүгнэлтээ гаргуулад авах юм. Энэ хийгдсэний дараагаар нарийнчсан зураг төслийг батлагдаж дуусаад ажлын барилгын ажил бол эхэлнэ. Тэгэхээр одоо хийж байгаа ажил бол зөвхөн геологийн өрөмдлөг байна. Гүүрэн дээр мөн хуримтлуулагч танкийг бол зайлшгүй байрлуулна. Нарийнчсан зургийн ажилдаа бид нар энэ бүх тооцоолыг хийгээд хэсэгчсэн байдлаар гүүрийн ажлын зураг хийгдэхэд энэ дээр нарийнчсан зураг төсөл магадлалын ерөнхий дүгнэлтээ гарахдаа ус хуримтлуулагч танктайгаа байна гэсэн. Тэгэхээр усны онцгой бус дээр хоёрхан төрлийн барилга байгууламжийг барихыг зөвшөөрсөн байна. Гүүр, усан самбагийн барилга байгууламж. Энэ хоёрыг л байгаа учраас энэ дээр ямар нэгэн хууль дүрм зөрчсөн зүйл одоогор бол ямарч байхгүй л гэсэн. Би тэр нөгөө түрүүн тойрог замын нөгөө 1-2 дугаар тойрог замыг асуусан учир нь бол ийм байхгүй юу. Энэ 2024 онд 1-2 дугаар тойрог замыг гүүрэн замаар биш газрын түвшинд хийгээд за мөн одоо гудамж төсөлж гисэн энэ туулын урдны зам чинь газрын түвшинд хийсэн маш хямдралтай нөгөө өндөр үнэтэй биш боломжийн монголчууд хийх боломжтой шийдлүүд байсан байхгүй да. Гэтэл 2024 онд те 55 км замыг гүүрэн зам болгоод бас энэ юг туулын урдны замыг чинь дандаа гүүрэн зам болгоод одоо энэ хоёр зам чинь нийлээд 6 их 80-ийн төсөл төртөгтэй ажил болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нийслэлд энийг дангаараа хийх боломж байхгүй. Мөнгө гарах боломж дандаа гадны зээлэхгүй гэх юм уу, баталгаа гаргах юм уу ийм юм руу орчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ өндөр өртөгтэй юм болооч яагаад ингээд туулын урдны зам жишээлбэл 2 жилийн өмнө 1.9 их 80 байжгаад одоо хагас жилийн дотор 2.3 болж төсөв төртгөө нэмэгдсэн. Төрүүчийн шон сарвалт бол дуусах байхад хүчингүй болгоод ингэж энэ чин дандаа за энэ төсөвтэй холбоотой асуудал дээр бас дахин тодруулахад 2025 оны нийслэлийн төсөвт уг зам туулын хурдны зам төсөл нь 1.9 тэрбум төгрөгөөр батлагдсан байдаг тийм ээ. За тэгмэгц мөн одоо 2025 оны нийслэлийн төсөвт туулын хурдны замын зураг төслийг шинжлэх ажлын гэрээ 4.2 тэрбум төгрөг. За туулын хурдны замын ажил 25 оноос 28 он хүртэл явна гэдэг агуулгаараа 1.9 тэрбум 1.9 их 80 төгрөгөөр батлагдсан байна. За тэгмэгц он гараад 2.3 болсон гэж ойлгож байгаа. Тэр 2.3 болж нэмэгдсэн дээр ямар ч үндэслэл байхгүй. Яагаад ийм одоо 400 гаруй төгрөгөөр 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь бол ойлгомжгүй ийм явдал байгаа. За түүнээс гадна бас нэг ноцтой асуудал нь юу вэ гэхлээр тендерийнх нь баримт бичигдээр байгаа тэзүү гэдэг зүйл дээр нь болохоор 2.2 их 80 384 тэрбум гэд нэг юм одоо гарын өсгтэй тамга тэмдэгтэй ийм тэзүү тендерийнх нь баримт бичгийн бүрдэл дотор нь байна л да. Гэтэл сая одоо нийслэлийнхний танилцуулж байгаа танилцуулган дээр нь болохоор 2 их 80 345 тэрбум гэж байсан байна тий. Тэгэхээр энэ чинь ерөөсө 40 хэдэн тэрбумын төгрөг бол зүгээр ингээд дунд нь алга болчихж байгаа юм уу яачиж байгаа. Гэх мэтчлэн энэ одоо үнэтэй холбоотой асуудлууд дээр бүх хүмүүс одоо иргэд эдийн засагч нар бол маш тийм үндэслэхгүй хандсан байна гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Тэгээд энэ үнийн өсөлттэй холбоотой зүйл дээр нэг тодорхой тайлбар хэлээд өгнө үү. За даваа далаа. За лут очоор эдийн засгийн асуултанд нэмж хариулъя. Тэгээ жаргалан гишүүний асуултанд хариулъя. Цагтаар нэгдүгээр болж даваадлаа. За тойрог 1-2 бол далангийн хувилбараар буюу нэг төвшөнд одоо байсан хувилбарыг тайлж байгаа шиг байна. За энэ дээр бол яг хөө эдийн засгийн нөгөө нэг төвшөнд байгаад олон замтай огтлцоод байгаа учраас яг нөгөө шууд явах хурдны зам буюу яг монголоор хурдан гэж хэлээд байгаа. Уул нь яг зөв үг нь экспрессвей буюу зогсохгүй буйхаа гэдэг үг нь бол туш
Тууш зам гэдэг үг нь бол тохиромжтой. За бид нар яг нэг үг хэллэгнийхээ гадаад хэлнээс монгол хэлэнд орж ирж байгаа юунээсээ болоо хурдны зам гэдэг хайвэ гэдэг. Уул нь экспресс буюу гэрлэн тохиогүй уул зургүй ингээд шулуу явдаг. Тэгснээрээ Улаанбаатарт нэг талаас нөгөө талд хурж үргэлжлэх боломжтой гэдэг энэ симуляц тооцоол дээр бид нар олон төвшөнд огтлцуулахгүй тул ихэнх гүүрэн байгууламжаар ингэж хийсэн байж байгаа. Нэгдүгээр тойрог замыг батлагдсан учраас $918 сая, хоёрдугаар тойрог замыг нөгөө хөгжлийн төвөөр батлагдаагүй байгаа учраас би дүнгийн хэлж чадахгүй баримжаалахад ойролцоогоор бол 800 гэж үзэж байгаа. Энэ нь бол үндсэн зам 6 гинэ туслах хажуугаар явж байгаа нь 2-4 гинэ. Ингээд нийт 8-10 гинэ замын асуудал яригдж байгаа. Тэгээд энэ бол эдийн засгийн хувьд ирээдүйд Улаанбаатар хотод цаашид 50-60 жил дүүжихгүй ач холбогдолтой гэж хэлж байгаа. За Жаргалан гишүүн үнийтийн талаар асуулаа. За 2016 онд батлагдсанараа бол миний ойлгож байгаагаар 600 тэрбум, тухайн үеийн долларын ажлыг шилжүүлж үзэхээр нэг 460 сая доллар 4 игнэ 1.7 км гүүрэн байгууламжтай 34 км зам байсан. За ажлын зураг төслөхийг явцад 5.6 км гүүрэн байгууламжтай байхад 1.9 их 80-аар тооцоол хийгдэжсэн. Ингээд гүүрэн байгууламжийг нэмэлт тооцоол хийгээд яг голын хэсгээрээ 7.2 бусад огтлцолтой хэсгээрээ ингээд тооцохоор нийт урт нь 9.8 км болж байгаатай уялдуулаад энэ 2.3 тэрбум $. Бол эцэсгэлцэн. Таны хэлж байгаа 2.3 их найд. Таны хэлж байгаа тэр 40 тэрбум зөрүү бол нэг нь магадлагдсан төсөв. Нөгөөх нь бол тендерт орж ирээд гүйцэтгэгчээр компани бага үн өгөөд шалгарч байгаа энэ дүнгийн зөрүү. Нэг нь бол батлагдсан төсөв байдаг. Батлагдсан төвөөр бид нар тендер зарладаг. Өрсөлдөж байгаа компаниуд тодорхой хэмжээний үнэ бууруулж өгөөд тендерт оролцсон 4 компани зарим нь болохоор илүү бага үн өгсөн байлаа шүү дээ. Тэгээд яагаад яг энэ компани тусгаалan шалгарсан юм? Бага үн өгсөн компани байлаа шүү дээ. Нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга Баццэг байна. За тендер бол 4 компани оролцсон байгаа. За Холи Чангда инженеринг гэдэг компани 2 тэрбум 98 тэрбум төгрөгөөр, за хоёр дахь компани Louisiana Road and Bridge гэдэг компани 2.741 тэрбум төгрөгөөр, за Шандун Луча гэдэг компани 2.383 тэрбум төгрөгийн үнийн сан зогсон. За шалгарсан компани бол 2.345 тэрбум гээд явсан байгаа. За нэг компани нь бол төсөв төртөө сэтэрсэн тул одоо тендерээс хасагдсан. За нөгөө шалгараагүй хоёр компанийн хувьд бол тендерийн өгөгдлийн үснэгцэд тавьсан шаардлагыг хангаагүй тул хасагдсан байгаа. За тэр 1.9 их 80-аас 2.3 болсон үндэслэл. За Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 1.9 их 80-д байх үе 5.6 км гүүрэн байгууламжтай байсан. Тэгэхээр энэ дээр үзүүлж байгаа нь юу вэ гэхээр 21 м өндөртөд далангаар ороод аль байршлууд ирэхээр Ярамгийн гүр, Зайсангийн гүр, Маршлын гүр гүүрэн байгууламж, Сонсголонгийн гүүрүүдийг даваад орохлоор гүүрэн байгууламжийн уртыг гаргаад ирээд 21 м өндөрт байдлаар яваад үлцэн хэсэг нь далангаараа төлөвлөсөн байна. Тэгэхээр 5.6 км гүүрэн байгууламжтай болсон боловч гүүрэн байгууламжид далангаар хэсгээр явах юм бол хотыг 2 хуваах одоо эрсдэл үүсэж байна. Байгаль орчин үзүүлж байгаа нөлөөлөл нь маш муу нөлөөлөл үзүүлж байгаа учраас яг далангийн өргөнөөр ирэх юм бол далангийн уналтыг өндөртэй харьцуулаад үзэх юм бол ойролцоогоор 60-аас 90 м-ийн хэсэг ямар нэгэн бүх ойн байгууламж бүхий бургас болон улиасуудыг байхгүй болгоод энэ дэр зөвхөн шорон далан үүснэ. Тэгэхээр ийм байдлаар хийгээ явах юм бол байгаль орчинд үзүүлж байгаа, экологид үзүүлж байгаа нөлөөлөл нь маш муу үзүүлэлттэй байгаа учраас 2013 онд гарсан байгаль орчны наривс үнэлгээ бол маш сөрөг гэсэн үнэлгээ гарсан учраас энэ дээр бол далангаар төсөлсөн байгаа нь өөрөө байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл нь маш муу үнэлгээ байсан. Тийм учраас бид бүхэн одоо энэ дээр байгаа Маршлын гүрнээс Ярамгийн гүр хэсэгтээ байрчлыг зөвхөн гүүрэн байгууламжаар болох өөрчлөлтийг оруулсан байна. Тэгэхээр энэнийг үндэслээд нийтдээ гүүрийн урт маань 9888 одоо метр буюу 9.8 км болж уртсан учраас 2.3 их 80 болж төс төртөг өссөн байна. За тэгвэл анхнаасаа 1.9 их 80 гэж оруулж ирэхдээ тийм маш сөрөг нөлөөлөлтөй байгаль орчны үнэлгээтэй зүйл оруулж ирээд батлуулаад бас явж байна гэсэн үг тий. Тэгэхээр чинь 2.3 боллоо гэхэд энэ байгаль орчны үнэлгээтэй холбоотой ийм эргэлзээтэй асуудал байсаар байхад биднэрт бол ерөөсөө итгэл бас төрөхгүй л байгаа даа л да. За өнөөдөр бид нар ингээд хурж ирж ярилцсан хүмүүстэй талархаж байна. Одоо яг асуудлын нийгэм, эдийн засаг, экологи талаас ингээд харахад энэ төсөл маань угаасаа дутуу төлмөг
буруу шийдэлтэй. Ерөөс энэ чинь зогсоос өөр аргагүй гэдэг нь харагдаад байгаа байхгүй. Гэтэл танаа дарга чинь тэнцээ хүмүүсийг уурайлаад би ингээд нөгөө энэ асуудлыг ярьсан хүмүүсийг террористаар нэрлээд одоо алдсан гэд нийгмийг ингээд торхоор явж болох юм уу? Та нар өөрсдөө айгүй өндөр дээрээс унаа шүү. Та нар өөрсдөө яг нөгөө хаана ямар байдалтай байгаагаа өөрсдөө ухаараарай. Би зүгээр сануулж хэлэх гэсэн. Одоо ингэж нийгмийг ингэж тохирж явах юм бол одоо Непалч л одоо болно шүү. Өөр юм би бол тийм дэж сануулж хэлмээр байна. За баярлалаа.